Парламентод энэ 7 хоногт ямар үйл явдал өрнөсөн бэ? Улсын хурлын гишүүд ямар ажлыг амжуулж байгаа гэд парламентын ордонд өрнөж байгаа үйл явдал бүхэн Монгол улсын иргэн бүрийн анхаарлын төвд байдаг. Ийм учраас үйл явдлын мэдээллийг үзэгчтэй бүхэд их сурвалжаас нь үнэн бодтой ямар нэг сэтгүүлчийн дүгнэлт орлогыг хүргэдэг. Парламент энэ 7 хоногт нэвтрүүлэг эхлэж байна. Олон улсын валютын сангийн төлөөлөгчдийг улсын хурлын дарга Дембэрэл хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол улсын эдийн засгийн хямралын дараах санхүү эдийн засгийн байдлын талаар ярилцсан юм. Улсын хурлын дарга Дембэрэл бодлогын асуудал олон улсын валютын сангийнхан тодорхой хэлж, улсын хурлаас баримталж байгаа бодлогоо танилцуулж байсан. Өмнө нь уулзаж байсан олон уулзалтуудаас энэ удаагийн уулзалт эдийн засгийн асуудлууд дээр хоёр тал санал нийлсэн уулзалт болж чадсан юм. Олон улсын валютын сангийн зүгээс Монгол улсын эдийн засагт халалт бий болох вэ гэсэн болгоомжтой байна. Гэхдээ 2011 оны төсвийн ерөнхий дүнг хараад эерэг хандлагатай байгаагаа хэлсэн юм а. За бидний ярилцсан ярианы гол зүйл бол цаашдаа үн ялангуяа инфляцийн төвшин ямар шүү байх уу гэдэг талаар ярилцлаа. За бидний явуулж байгаа бодлогыг бол одоо бид өөрийнхөө Монгол улсын нөхцөл тохирсон тийм бодлогуудаа явуулж байгаа. Тэр төвшөндөө бол бидний явуулж байгаа бодлогыг бол зөвшөөрч байна. За нөгөө талаар олон улсын валютын сангийн зүгээс бидэнд бол бас талархал илэрхийлж байгаа. Юу гэвэл ялангуяа санхүү эдийн засгийн хямралыг амжилтад авснаар барахгүй төсөв санхүүгийн бодлогод макро төвшингийн бодлогонд ихээхэн амжилт гарч байгаа. Эдийн засгийн ихээхэн өсөх тийм суурь тавьсан байгаа явдал талархал илэрхийлье гэж. За тэгэхээр энд бол бид нар бол нэг хөл алдаад баярлаад ингээд байх зүйл биш юм байна. Гар зүйлүүд бол цаашдаа цаашдын төлөв байдлын талаар бид бол тодорхой ярилцсан. Тодорхой асуултуудыг тавьсан. Би тэднээс бас зарим зүйлийг асууж хоёр талын байр суурийг бол ер нь ойлголцсон гэж үзэж байгаа. За ойлголцож байгаа зүйл нь бол ерөөсөө инфляцийг бол бууруулахад би бол бодит эдийн засагт нөлөө үзүүлж байгаа факторуудыг ихээхэн анхаарч ирсэн гэдгээ хэлсэн. Энэ нь юу гэхээр манайд сүүлийн 10 жилийн инфляцийг нарийн сайн дүн шинжилгээ хийгээд үзэх юм бол шатхуун, үрдэрэ, махан дээр байсан. Эдгээр зүйлүүд яагаад Монголын эдийн засагт нөлөөтэй бодит эдийн засагт тэгээ макро төвшөнд яагаад нөлөө үзүүлдгийг би олуулсан валютын санд ер нь сайн тайлбарласан. Эдийн засагт нөлөөтэй бодит эдийн засагт тэгээ макро төвшөнд яагаад нөлөө үзүүлдгийг би олуулсан валютын санд ер нь сайн тайлбарласан. Тэд бол одоо ойлгож байна гэдгээ бол ялангуяа шатхууны саяын үнийн энэ хомсдлын байдал үнийг өсгөх вэ гэдэг талаас нь бол бид болгоомжилж байсан. Гэхдээ засгийн газар тодорхой арга хэмжээ авсан гэж бодож байгаа. За үрдэрэний хувьд бол бид байгалийн томоохон нэрвэлт өгчихгүй юм бол үрдэрэ манай инфляцийн өсгдөг явдлын ард нь гарцсан гэдгээ би хэлсэн. За махны асуудал дээр өнөө жилийн оны эхний ялангуяа инфляц их доошо буусан явдал бол махтай холбоотой гэдгийг удаадараа бид ярьж байсан. Энийг бол олуулсан валютын сан за тийм байна. Танах их мал махтаач гэлээ гэсэн энэ нөлөөлөд байгаа юм байна гэдгийг бид нар харлаа. Инфляц оны эхэнд одоогийн байдлаар 4 хүртэ болцсон байгаа явдал нь бол махны нийлүүлэлтийг сайжруулсантай холбоотой гэж бид дүгнэлээ гэж. Уул уурхайг түшгэлсэн эдийн засгийн цоошин хандлага гарч ирсэн нь бидний хөгжлийн хурд хөгжиж байгаа орнуудын хөгжлөөс өөр хандлагыг бий болгож байгаа учраас үүнд тохирсон хандлагыг Монгол хөрсөн дээр тохируулан бодлого боловсруулж ирсэн болохоо улсын хурлын дарга Дембэрэл хэлж байлаа. Мөн энэ 7 хоногт улсын хурлын дэд дарга Батхүү Швейцарын хөгжлийн агентлагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хөдөө орон нутгийг хөгжүүлэх шинэтгэлийн бодлогын талаар санал бодлоо солилцсон юм. Тэгэхээр өнөөдөр хөгжлийн нэг гол асуудал бол бид нар эдийн засгийн болон эрх зүйн төвлөрөлийг сааруулах, орон нутгад эдийн засгийн болон эрх зүйн мэдлийг нэмэгдүүлэх, нөгөө талаас орон нутгад ард иргэдийн оролцоог төрийн одоо удирдлагад оролцуулах, орон нутгийн хөгжлийн асуудлаар ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ийм зайлшгүй шаардлага байгаа юм. Энэ бүгдийг хийгээд эрэхтэй зэрэг хүмүүс орон нутгад тэр дунд анхны шатанд баг сумын төвшөнд хит улс төрчлөлтийг багасгах, үндсэн хуулиар бол одоо хуульчлагдсан нэг дагуу
магадгүй баг сум гэдэг бол багийн анхан шатны нэгжүүд бол төрийн захиргааны ямар нэгэн удирдлагын бүтц биш. Энэ бол ард түмний өөрсдөө хоорондоо эвлэлд нэгдэж өөрсдөө сонгосон тэр одоо сайн дурын сонгуулийн олон нийтийн байгууллага хэлбэрээр ажиллаж тэр төрийн захиргааны байгууллагатай хамтарч асуудлаа шийддэг ийм хэлбэр рүү явуулах талаар анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Швейцарын хөгжлийн агентлагийн хөдөө орон нутгийн шинэчлэлийн бодлогод ерөнхийлөгчийн тамгын газар хамтран ажиллаж байгаа улсын хурлын дэд дарга Батхүүгийн хувьд хууль эрх зүйн өөрчлөлт хийх асуудлаар хамтран ажиллахаар болсон юм а. Нэвт шатхууны хомсдлын асуудал улсын хурлын байнгын хороодын анхаарлын төвд байна. Улсын хурлын гишүүд дүгнэхдээ манай улсад жил бүр шатхууны хомсдлын асуудал гардаг, үүнд хизээ цэг тавих болон дотоодоос нөөцөө бэлтгэх нефтийн үйлдвэр байгуулах асуудлыг газрын төсний хэрэг эрхлэх газрын удирдлагуудыг оролцуулан хэлэлцсэн юм а. Энэ жилдээ ихэд тийм улсын зайлшгүй байж ах нөөцийн шаардлагыг хангахуйц жижиг нефт усруулах үйлдвэрлэлийг бий болох боломж байна. Тэр үйлдвэрийг барих хугацаа нь суурай тавьснаас хойш жижиг дорнотод барих жижиг үйлдвэрийн хугацаа нь үндсэндээ 8 сар байна. Нөгөө зүүн баян дээрх 300 мянган хүчин чадалтай үйлдвэр нэг жил 2 сарын хугацаатай босгоор байгаа. За нөөцийн хувьд улсын нөөцөд аавна гэдэг бол байж болох асуудалтай. Үйлдвэр бол байнгын ажиллагаатай байна. Их хурлаас дэмжлэг хэрэгтэй юм уу? Хэрэггүй бол та нар өөрсдөө их ёстой юм бол хийгээ явчихна гэж байна. Гэтэл одоо тэр боловсруулах үйлдвэр 3 компанид өгнө өгөхгүй тендер мендер гэж тэгж штэ тэр нь эдийн засгийн хувьд ашигтай ашиггүй ч гэдэг юм уу тэрэн дээр чилвэл татварын хувьд ийм бодлого хэрэгтэй байна тэгвэл энэ явахаар байна өөр орноос оруулж ирэхэд ийм хэрэгтэй байна их хурлаас ийм бодлого хэрэгтэй байна гэж тодорхой болгочих юм бол хинээс юу хамаарат байгаа гэдэг нь тодорхой болчих واخгүй. Улсын хурлын аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Батзуур дотоодын нефтийн үйлдвэр байгуулахад анхаарах шатхууны нөөц бүрдүүлэх зөвхөн нэг газраас хараат бус шатхуун авах өөр их сурвалжтай болоход анхаарах цаг болсон гэд урт хугацааны графикаар ажиллах зэрэг санал хэлж улсын хурлын зарим байнгын хороод хамтарч улсын хурлын тогтоолын төсөл энэ талаар боловсруулах нь зүйтэй гэж хэллээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ. Өмнөх хуулиар тендерийн үнэлгээний асуудлыг засаг дарга юм уу яамдаас гаргасан комисс ажлын хэсэг байгуулж шийдвэрлэдэг байсан энэ тогтолцоог өөрчилж засгийн газрын дэргэд агентлаг байгуулахаар болж байна. Учир нь тендер хариуцлагагүй байна гэх асуудал их гардаг учраас цаашид хариуцлагагүй компаниудыг нийтэд ил тодор зарлаж байхаар болж байна. Эхний ээлжинд тендерийн 20% орчим нь захин хэлбэрээр явуулна. Ингэснээр тендерт ямар компани оролцож байгаа бүхий л мэдээлэл иргэдэд нээлттэй болж чадах юм а. Хям дүнээр гэдэг одоо нэрийн дор ажил үйлчилгээ чанаргүй хийгддэг. Тэгээ нэх одоо хям дүнийн шалгуур нь одоо хамгийн гол шалгуур мөн ч юм уу биш ч юм уу. Хям дүний сонголт гэдэг юм бол байна. За тэгвэл мэдээж одоо энэ засгийн газрын дэргэдэх агентлагаас нэлээд юу өгч байгаа учраас шаардлага нь өндөр тавьж байгаа учраас одоо чанаргүй хийдэг компаниудыг олон нийтэд зарлана. За ер нь бол бас компаниудын үйл ажиллагаатай холбогдсон зарлууд заалтуудыг нэлээд одоо дэлгэрэнгүй байдалтайгаар авч үзэх гэж байгаа учраас энэ хямд үнийн санал гэдэг юмд бол бас нэг төдийлөн нөлөөлөд байхгүй болоо гэж ингэж бодож байгаа. За энэ удаагийн өөрчлөлтөөр бол бид ийм эмнэлгийн хэрэгсэлээр хамгийн багууныг мөрдөхгүй байхаар ийм өөрчлөлт оруулж өгч байгаа. Тэгээ энэ амжилттай явах юм бол дараагийн өөрчлөлтүүдээр бид тэр хамгийн багуун гэсэн ойлголтыг бол авч хайж болно гэж бодож байгаа. Энэ дэр шалгаруулах тэр бүрэлдэхүүнд нь бол өөрчлөлт орж байгаа. Яг одоогийнхоос бол өөр. Хоёрт нь бол яаж байгаа гэхээр ер нь хуучин бол яг ажлын тендерийн үнэлгээний хороо гээд ингээд нэг бас нэг ийм байгууллага байдаг байсан бол одоо шууд энэ засгийн газрын дэргэд нэг агентлаг байна. Засаг даргын дэргэд бас энэ тендерийн мэргэжлийн байгууллага бай. Тэгээд энэнийхээ дагуу бол шалгаруулдаг байя гэсэн ийм чиглэлийн зүйлүүд орсон. Тэгэхээр энэ мэргэжлийн байгууллага одоо хэрэгжүүлэгч агентлаг байгуулна гэдэг бол энэ хэцүү юм аа. Энэ олон яамдууд дээр ингээд тарамдсан байгаа юмыг бол нэг зэгслэхэн зөв баха гэж. Хамгийн гол энд одоо тодруулж асуухаар юм бол энэ хариуцлага одоо яаж тооцох юм бэ? Ер нь хариуцлагын тогтолцоог өндөржүүлэх чиглэлээр бол бүхэл бүтэн заалтыг нэлийн өөрчилж оруулсан. 57 дугаар заалт гэж байгаа. 57 дугаар зүйлийг бол бүхэлд нь өөрчилсөн. Хуучин бол дандаа одоо нэг ийм одоо 200-аас 250 мянга
40-80 мянган төгрөгөөр торгоно гэдэг одоо ийм заалтууд байдаг гэсэн бол одоо дандаа нөгөөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дэд дахин нэмэгдүүлсэн гэдгээр тэгээд улсын байцаагчид шууд ажиллаар хэвсэж байгаа хүмүүсүүдэд хариуцлага тооцох тэр тогтолцоог нь бол бүхэлдэн одоо бас энэ 57 дугаар зүйлийг нэлээд сайн өөрчилж үндсэндээ энэ тендерийн хариуцлагын тогтолцоон дээр бол нэлээд анхаарсан ийм хууль болсон гэж ингэж ойлгож болно та. Нэгэн талаа ил тод зарчмыг хэрэгжүүлж байгаа юм чинь энэ бүрэн цахим хэлбэрт оруулах ийм оролдогыг байнгаар хийж болоогүй мө гэж асуумаар байна. Сая хариултан дээр нь 30% нэг нь цахим хэлбэрт гэж байх юм. Ямар ч байсан ихний ээлжинд бол бараа ажиллууллагын улд авах хуулийг хэрэгжүүлэхдээ одоо 20 хүртэл хувийн нь бол одоо цахим хэлбэрээр одоо явуулж байя. Ингээд шатараа дараач нь бол 20 хүртэл хувийг гэж. Тэгээд ингээд дараагийн шатандаа бол энийг нэмэгдүүлээд явах нь болцоо нөхцөл нь бүрдэх юм аа гэж ингэж үздсэн. Зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж энэ хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Парламент энэ 7 хоногт нэвтрүүлгийн онцлог хуулийг одоо хүргэе. Байгалийн баялаг уул уурхай энэ бол нөхөн сэргээгддэггүй баялаг. Харин хөдөө аж ахуй энэ бол байнга нөхөн сэргээгдэж байдаг Монголын ард түмний баялаг. Иймээс ч улсын хурал Монгол мал хөтөлбөрийг боловсруулж байсан суур хөрсөн дээр хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхийн эдийн биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэн хуулийг баталлаа. Малчин иргэн яаж оролцох юм бэ гэхээр хоршоол байгуул дамжиж оролцоно гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо хэрэгжихүүгүй юу? Тэгэхээр яаж түүхийдээ бэлдэж, жишээл арь ширээ яаж бэлдэж өгөх үү? Яаж стандартын дагуу бэлдэж өгөх үү? Хорчон дээрээ бүгдээрээ төвлөрүүлэх үү? Хинийн арь ширний стандарт нь одоо шаардлага хангагдсан, хинийн одоо тийм стандартаар боловсруулсан гэдгийг ялах уу? Ингэж нэгдэж өгөхгүй юу? Хорчоонд одоо малчтайг оролцуулбал урамшуул болгоно гэдэг юм уу? Тэрний түлхээд байгаагийн гол шалтгаан бол таны тэр санаа зовоод байгаа тэр зүйлийг чинь шийдэхэд нэгдэж нийлж хоршиж том болж иж шийдэн штэ. Тэрээс ганц нэг малчин өөрөө ганцаараа агуулгаан барайл, саваан барайл, ялгаал, савлаар жигдлээд чадахгүй байхгүй юу? Тэгэхээр энэ талаас нь л тэр одоо хоршоо гэдэг юмыг төлөхгүй яриад байгаа. Монгол улсын 329 сумд мал аж ахуйн гаралтай түүхийд бэлтгэлийн анхан шатны нэгж тогтолцоо улсын хэмжээнд бий болох. Улсын хэмжээнд энэ 329 сумын хэмжээнд ингээд нийлж бэлтгэгдсэн мал аж ахуйн гаралтай түүхийн эдийн зах зээлд борлуулах иж бүрэн тогтолцоо бий болох юм аа. Түүхийн биржийн тухай хуулийн төслийг батлая гэсэн санал хураалт явуулъя. Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхийн эдийн биржийн тухай хуулийг баталснаар хөдөө орон нутагт тэр дундаа малчтын амжиргааны их усрыг дээшлүүлэхийн зэрэгцээ. Малын гаралтай түүхийн эдийг төрийн нэгдсэн бодлогоор зангидаж хөдөө орон нутагт бүрт хоршоо байгуулагдах юм а. Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхийн эдийн биржийн тухай хууль 2012 оны 1-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Ажиллагаатай парламент ёс тогтоод 20 жил нэгэнтээ өнгөрсөн байна. Тэгэхээр энэ 20 жилийн хугацаа гэдэг бол парламентын засаглалаас ард түмний амьдрал ахуй, Монгол орны эдийн засаг, улс төр, нийгмийн амьдрал бүх зүйл шууд хамааралтай байсан он жилүүдийн гэрч босоор ирсэн хүн бол яа харахгүй улсын хурлын дарга Дэмбэрэл та юм а. Тэгэхээр Дэмбэрэл даргатаа үзэгчд ихэвчлэн эндэр дээрээс улсын хурлын чуулганыг даргалж байгаа байдлаар уулздаг тийм ээ. Тэгэхээр яг одоо улсын хурлын чуулганыг даргалахаас гадна Дэмбэрэл дарга өөр ямар ажлуудыг амжуулж юм. За улсын хурлын үйл ажиллагааны 3 жилийн байдлыг бол би тусдан дөрвөн ярих гэж бодож байна. Тэнд бол санхүү эдийн засгийн бодлого за ер нь одоо цаашдаа бол одоо төр захиргааны шинжилгээ ингээд олон асуудлуудыг бол бид нэр гэлэлцсэн байгаа. За тэр болгон бол яг холбоотой байх. За улс орны хэмжээнд бол би явуулж байгаа бодлогын хувьд бол эдийн засгийн зарим бодлогуудын хувьд бол нааштай өөрчлөлтүүд гарсан гэж бодож байгаа. Юу нэр манай орны эдийн засгт уул уурхаан та цаашдын хөгжилжийн дарах төвшин нэрчээд байгаатай холбогдуулаад зарим арга хэмжээнүүдийг авсан байгаа. Жишээлх юм бол уул уурхаан бүтээгдэхүүнийг та түүхэд байдлаар экспортлохыг ер нь одоо багасгах тийм алхмууд хийсэн байна. Жишээлх юм бол зэсийн одоо хайлуулах хууль дээр барья гэсэн улсын хурал томоохон хэмжээний тогтоол гаргасан.
За малаж чухал тухайд бол бид нэр ер нь томоохон арга хэмжээ авсан. Энэ бол одоо манай Көдөөж хуугаа бид нэр сүүлийн үед нэг тоохгүй. За малчид яад юм алаа аваад үз хөрөнгөтэй болоо л үз гэж манай төвшөрөн газрынхан ингэж ойлгодог. За энэ бол маш их та буруу ойлголт юм байгаа. Яг тэгвэл байгалийн бүтээгдэхүүн, байгалийн нөөц баялаг гэдэг чинь шавхагддаг баялаг. Малаж хуу эрхлэн хөтлөх тэрний бүтээгдэхүүн гаргаж тэрний үйлдвэрлэнэ гэдэг бол гизээж шавхагдаагүй, шавхагдшгүй баялаг. Инхлээр бол хамгийн их стратегийн ирээдүйтэй салбар бол энэ малажгүй байхгүй. Энэтэй холбогдуулж бид нэр Монгол мал хөтөлбөр гаргасан байгаа. Малчны талаар төрөөс баримтлах бодлого гаргасан байгаа. За одоо бид нэр бол энэ биржийн хуулийг хөдөөж хүмүүтэйгтгүүний борлуулах биржийн хуулийг гаргах гэж байна. За хөдөө талд бол дэмжлэг үзүүлэх ёстой. Саяхан бол бид нэр жижиг дунд үйлдвэр үндэснийхаа малаж хүмүүтэйгтгүүнийг үйлдвэрлэдэг жижиг дунд үйлдвэр байгуулагч 20 жилийн ярьлаа. Яагаад үрдэнд хүрэхгүй байна вэ гэхээр яагаад гэвэл энэ бол лоозон болохоос биш. Энэ үйлдвэрүүдийг байгуулахтай холбогдсон санхүүгийн их үүсвэр мөнгөний гизээч гинж аль парламент зааж байгаагүй. Тэгвэл улсын их хурл саяхан тогтоол гаргаж 5 жилийн дотор 300 тэрбум төгрөгийн бонд гаргаж энэ малаж хүн тэр дундаа бид нэр тодорхой үйлдвэр заасан байна. Тэр нь бол ноос, налуур энэ үйлдвэрийг бол сэргээхэд зөвхөн ийм арга хэмжээ аваа гэж малчдыг урамшуулахад арга хэмжээ аваа гэж. За тэгвэл энийг бол хөдөө талын юм энэ хөдөө тал ажилтдаг гишүүд л нэг юм коцэлтэл энэ улсын хурлын даргач хөдөөнөөс сонгогдсон ингээл хөдөө талд л баах анхаарал тавиад байна гэж. Харин ч сонгогчтойгоо уулзаж улам тодорхой ажиллах хэрэгтэй. За энэ үднээс Ховд аймагт бол хийж байгаа ажлууд байгаа. Жишээлх юм бол бид нэр юуны юм за аймгийг цахилгаанжуулах талаар бид нэр томоохон арга хэмжээ авсан энэ үр дүнд хүрсэн. Ялангуяа одоо өнөөгийн нөхцөлд бол энэ усан цахилгаан станцуудыг Ховд аймаг нэлээд хэдийг барьсан байгаа. Тэрнийг байгаль экологид янз бүрийн жижиг юм гаргаж ирээд их муучлдаг. Үнэн хэрэг дээр одоо нөөцөөр ажиллаж байгаа станцын одоо CO2 гаргаж байгаа тэр хор одоо атомын цахилгаан станцыг хар тэрний аюулын дэргэд бол хамгийн бага байгаль экологид та нөлөө үзүүлж байгаа усан цахилгаан станц хамгийн гэн цахилгаан үйлдвэрлэж байгаа энэ бидний Ховд аймагтын улсын бодлого бол миний тухайд том ирээдүйтэй ялалт том одоо өрдөн гэж би ингэж баттай хэлнэ. За Ховд аймагт бол бид нэр басаа тэнхлэгийн замыг бол аль басаа тэнхлэгийн зам мянганы замаас урд эхэлсэн байгаа. За энэ замыг бол арай үед бид нэр бол замыг ашиглалтанд оруулна. Тэгээд зам харилцааг сайжруулахтай холбогдсон аймгийн төвд томоохон арга хэмжээнүүдийг авч байгаа. За түүнээс гадна манай аймагт бол сургууль, цэцэрлэг, гэмэлгийн тухай тийм үү аль эсвэл за жишээ нь самын соёлын төвийг лэх одоо ганц хоёр сумын тухай асуудал бусдын бол бид нэр бүрэн шийдсэн байгаа шүү дээ. Тэрс иймэрхүү арга хэмжээ авч байгаа явдал нь бол манай аймгийн ирээдүйн талаар хийж байгаа ажил. За энэ бол улсын хурлын гишүүний одоо гишүүд бидний дөрөвдөг хийж байгаа ажлын үр дүн гэдэг ингээ яривал бол ардамдаг хэлэх юм. Зэрэгтэй нийт олон чиглэлээ гэсэн манай аймгийн талаар авч явуулж байгаа бодлогын тухайд усад аймагуд бас жишээ туршлага ажиллах юм байгаа гэж би боддог байгаа. Чуулганы ачаал мэдээж маш их байна. Гэвч цаг бага байна тийм ээ. Тэгэхээр энэ хугацаанд бас нийгмийн зүгээс зарим иргэдийн хувьд одоо шүүмжлэл их байна. Зарим иргэд одоо онсон хуулиуд батлагдсан гарч байна гэж хэлэх иргэдэж байна. Тэгэхээр улсын их хурлын даргын хувьд энэ чухал үед одоо бас чуулганыг даргалж байгаа улсын их хурлын даргын хувьд та чуулганд юу ямар дүн тавих вэ? Улсын их хурлын чуулганы нэг одоо тайлжийн авар намрын аль нэг ээлжигтэл 100 гаруй хууль тогтоол бодлогын баримтыг бид нэр гаргаж байгаа шүү дээ. За тааруу хууль байна гэдгийг бол одоо хүмүүс энэ сэтгэлд нийцсэн хүн болгонд хууль таарахаар тийм хууль хийж хинж гаргахгүй. Нийгмийн нэг хэсэгт бол дургуул байдаг байна. Тэгвэл нийгмийн харилцааг бүхэлд нь авчиж чадахгүй юу гэдгийг л харж гаргана шүү дээ. За энэ 7 сарын 1-ний дотор бол бид нэр хийхээр гэд томоохон ажлууд байна. Энэ 7 хоногийн
тавтахад бид сонгуулийн хуулийг улсын их хурлын чуулган дээр оруулж ярина. Эхний санал хураалтыг хийн. Тэгээд дараагийн 7 хоногт нь бол суульчийн хэлцүүлгийг хийж сонгуулийн хуулийг гаргах бол. Энэс гадна бид төсвийн хууль гэдэг хуулийг батлах бодолтой байна. Энэ бол би дээр хэлсэн төсвөө замбраагүй одоо ялангуяа энэ зүрийн амлалт авч зардаг энэ одоо санхүүгийн бодлогын том асуудал. 12 оны төсвийг кэр зэрэг зөв чанартай хийж чадах уу гэдгээс одоо их том зүйл шалтгаална шүү дээ улс орн. Тэгэхээр тэр төсвийн хуулийг одоо хэлцэх бодолтой. Энэ бол том хууль. Улсын хурл энэ том бодлогын асуудлуудыг шийдэхүүг бол одоо шийдэж шүү дээ. Шийдэж ирсэн. Шийдэж байгаа. Тэгэхээр 7 сарын 1-ний хүртэл одоо нэг том ажлууд энэ 7 хоногоос эхлээд үргэлжлээд явагдана. Танд баярлалаа. Та парламент энэ 7 хоногт нэвтрүүлгийн хууль санаачлагч булангийн зочин байлаа. Төв аймгийн 100 мот хот Өмнөд Солонгосын Ансан хоттой хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагаа эхлүүлснээр Төв аймагт 150 гаруй нарс гацуур мод тарих ажил 100 мот хотод өрнсөн юм. Энэхүү ажлыг улсын хурлын дэд дарга Немагийн энх болд Төв аймгийн нутгийн зөвлөл Бүгд найрамдах Солонгос улсын Ансан хотын захиргаа Evergreen 21 төрийн бус байгууллага хамтран зохион байгуулсан юм. Энэ манай Төв аймагч нь бол яг тал хэрийн нутаг урагшаа одоо Төв аймагс урагшаа бол баг ойтой газар гэж байхгүй шүү дээ тийм ээ. Зааг газар тэгээд урдаас ирж байгаа цөлжилтэнд ямар нэг хэмжээгээр одоо бас хариу барих, аймаг орноо хөгжүүлэх, сайхан талаас нь харах янз бүрийн үднэслийн төлөж аваа гэж би аймагийнхантай яриад тэгээд 100 мод дотны төлөөлөгчд ирж байгаа. Мод тарих ажил бол зөвхөн одоо хотын тухайн хотын агаартай холбоотой, тухайн хотын одоо орчин суугчдын амьдрал нөхцөлтэй холбоотой биш. Ерөөсөө энэгээр дамжуулаад өчүүхэн жижиг ч гэсэн дэлхийн дулаарлын улмаас одоо байгаль орчинд хүний амьдрах орчинд учирч байгаа хор нөлөөлийг айллахаар багасгах чиглэсэн юм арга хэмжээ гэж бодож. Мөн хоёр хотын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны уулзалт болсон. Хөрөнгө оруулагчдын уулзалтанд Бүгд найрамдах Солонгос улсын талаас цахилгаан эрчим хүч ус цэвэршүүлэх болон дэд бүтэц байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байсан. Парламент энэ 7 хоногт нэвтрүүлгээ үзэгч та бүхэнд хүргэлээ. Парламент энэ 7 хоногт нэвтрүүлгээр хүргэсэн мэдээлэл бүрт сэтгүүлчин ямарваа нэгэн дүгнэлт санаа оног тусгадгүй учраас үзэгч та бүхэн бидний хүргэсэн мэдээлэлд өөрсдөө дүгнэлтээ хийх эрхийг нь үлдээж байгаа юм а. Улсын хурлын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлтсийн хууль сурталчлах албанаас бэлтгэн хүргэсэн нэвтрүүлгээ хүргэлээ. Эх 7 хоногт иргэн уулзтлаа баяртай.